Энэ өдрийн мэндийг хүргэе. За, Greenway компани талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол бүртгүүлээгүй байсан ч хамаагүй. За, ингээд my.greenway.com гэж бичээд Greenway-гийн албан ёсны мэдээллийг энэ сайтн дээрээс авч болно. За, тэхийн тулд яах ёстой вэ гэхээр зүүн гар талын энэ 3 зураасан дээр дарангууд за Greenway компани интернет дэлгүүр рүү орж болно. Монголын хувьд бол одоохондоо интернет дэлгүүр дээр юм захиалах юм бол манай агуулгын бараа захиалгатай хамт их удаж ирэх тул энийг одоо ашиглахгүй байж байсан дээр за дараагийнх нь возможности гэдэг маань болохоор Greenway компанийг сонирхож байгаа хүмүүс одоо Greenway компани ямар одоо тусламж дэмжлэг үзүүлдэг вэ? Ямар уралдаан зарладаг вэ? Юугаараа Greenway компани илүү вэ гэдэг талаар одоо ингээд мэдээлэл авч болно. За дараагийнх нь болохоор компани гэдэг маань компани талаар мэдээлэл авах гэсэн үг. За Greenway компанийн хувьд болохоор одоо энэ доор жишээ нь 5 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа 39 улс оронд албан ёсны нээлттэй хийсэн 130 гаруй одоо хотод 250 гаруй албан ёсны агуулгатай одоо за тэр одоо албан ёсны нээлттэй хийсэн улс орн гэх юм бол Америк байгаа юм байна. Европын орнууд, Казахстан гэдэргээд одоо ингээд Украин, Турц гэж бичсэн юмнууд байна. Турк гэд. За дараагийнх нь болохоор экопроект гэдэг за Greenway компани талаар мэдээлэл. Энэ нь болохоор Greenway компани зүгээс одоо маш том зохион байгуулалттай нийгэм рүүгээ хандсан, байгаль эхтлэгээ рүүгээ хандсан ямар үйл ажиллагааг зохион байгуулж исэн бэ гэдэг талаар мэдээлэл авч болно. За тэгээд 2019 онд айгүй их тийм галт өмөртэй жил байсан. Тэгээд маш их ой мод шатсан учраас Greenway компани зүгээс за 40 мянган модыг байгаль эхлэхэд нөхөж суулгасан албан ёсны мэдээллүүдийг Greenway-гийн талаар олж авч болно. За Greenway маркетинг гэдэг оронгууд энэ дээр нь одоо жишээ нь ямар улс оронд Greenway компани ямар агуулгыг одоо байдаг юм уу гэж хайх гэж байгаа бол энэ дээр нь тухайн улсынхаа нэрийг бичгэнгүүт Greenway компанитай холбоотой агуулгуудын нэрсэн жагсаалт хаяг гарч ирэх нэ. За манай Монгол одоо удахгүй орж ирнэ. За энэ доор байгаа Novosti гэдэг маань болохоор Greenway компаниас хамгийн сүүлд одоо ямар бүтээгдэхүүний өдрлөг зарлж байгаа, ямар уралдаан зохион байгуулж байгаа. За ямар үйл ажиллагаа одоо Greenway компани хувьд ойрын 6 сар дотор болох вэ гэдэг талаарх мэдээллүүдийг олж авч болно. За одоо жишээ нь энд гээд харах юм бол 2022 оны одоо 6 сарын 25-нд Мексикийг албан ёсоор одоо Greenway компани тэнд нээлттэй хийж байгаа. За тэгээд хүссэн хүмүүс нь тэнд очиод байрлаад зохион байгуулалтаар энэ үйл ажиллагаанд орж болно. За одоо жишээ нь 7 сарын 9-10-нд жишээ нь Германд бас үйл ажиллагаатай байна. 8 сарын 13-14-нд Казахстанд гэх. За ингээд иймэрхүү мэдээллүүдийг сайхан харж агаад улс орон дамжаа сургалтанд суугаад Greenway компанитай ингээд хамтраад хөгжөд явах боломжийг бол эндээс ID гүч гэлээ my.greenway.com гэж ороод хараад иж болно. За хэрвээ ID-тэй болчоод бүртгүүлсэн байх юм бол за энэ баруун гар талын эргэж байгаа өөрийнхөө хувийн офис ID-гээр орноо. За ингээд өнгөт ID-га хийнэ үү гэж гараад ирнэ. За ID-га хийгээд минийх болохоор хадгалагдсан байгаа болохоор шууд орхон. Энэ дээр ID-га хийгээд доотлолт нь нууц үгээ хийгээд за ингээд Greenway ID руу орхны. За ингээд яваад оронгууд нэг иймэрхүү дүр төрх одоо өөрийн чинь ID дээр харагдана. За энэ дээр болохоор бидний төрөний ID-гүй боловч одоо Greenway-гийн талаар мэдээлэл авах гэж байгаа хүмүүст харагдчихсан зүйл энэ байна. Одоо интернет дэлгүүр, мэдээлэл Greenway маркет гэдэг. За тэгээ явж итлаа. Энэ томруулагч хэл. За энэ дээр дарж агаад юу хайж байгаа энэ сайтн дээрээсээ. За орос хэлтэй хүн бол энэ дээр шууд хайж байгаа юмаа бичээд явчих болно. За компаниас гарсан акц юм уу, хямдрал юм уу, аялал юм уу. За тэгээ дээрэс нь тодорхой нэг хэмжээний бараа хайж байгаа мó гэдгийг ингээд хараа явчихна. За дараагийнх нь энэ утасны
аппаратны энэ хэлбэр байгаа. За энэ дээр дарангууд Greenway компани чаттай одоо 24 цаг хариулт өгч идэг чаттай. За Telegram, Viber гээд за тэгээд Greenway компани руу аль биесны одоо мэйл явуулах гэж байгаа бол ингээд доор нь мэйл хаяг гэдэр байж байна. За энэ дараагийнх нь дөрвөлжин бариултаа энэ болохоор бидний худалдан авалт хийх гээд цуглуулсан бараа буюу сакс. За дараагийнх нь болохоор одоо жишээ нь энэ гинж. За энэ гинж бол маш чухал. За энэ дээр ямар учиртай юм гэхээр за энэ гинжин дээр ингээд дараад оронгууд одоо энэ бүтээгдэхүүнтэй холбоотой янз бүрийн линкээ копидж хүнд өгөх юм боломжтой. За одоо хамгийн түрүүнд на продукт гэдэг энэ байгаа. Энэ дээр ингээд дарангууд доошогоо Greenway компани интернет дэлгүүрийн линк гараад ирнэ. За энийг баруун гар талын энэ дээр дараад копидод за тэгээд одоо хинд явуулах гэж байгаа тэр хүнийхээ Viber руу, WhatsApp, Messenger руу ч юм уу одоо энэ дээр дарахаар копицсан линкээ тэр хүн рүүгээ явуулаад тэр хүн чинь таны явуулсан линкэн дээр дараад шууд ороод интернет дэлгүүрээс худалдан авалт хийн. Нэг өсөндөө энэ хүний хийсэн худалдан авалт нь одоо таны хувийн оноо буюу та өөрөө нэг өсөндөө худалдан авалт хийж байгаа болж харагдана. Тэгэхээр одоо Greenway компанид бүртгэлгүй боловч танаас бүтээгдэхүүн авахыг сонирхож байгаа. Гэхдээ одоо бүх бараагаа харж байгаад өөрөө сонголтоо хийх гэж байгаа тийм хүмүүст энэ одоо Greenway-гийн интернет дэлгүүрийн линкийг ингээ копидод өгч явуулаад ээж болно. Гэхдээ одоохондоо манай Монголд бол ашиглагаад одоохондоо болоогүй байгаа. Яагаад гэвэл төлбөрийн карт, Монгол карт хийгээд худалдан авах боломж нарай бүрдээгүй байгаа. Гэхдээ тун удахгүй. За дараагийнх нь болохоор регистраци партнёра гэж байгаа. За энэ дээр дарж ороод за ингээд дахиад доошоо яваад энэ баруун гар талын энэ ногоон дээр дараад дахиад энэ линкийг копидод таны нэгдүгээр игнэнд бүртгүүлэхийг хүссэн ямар ч хүн лөө энэ линкээ явуулж болно. Одоо би заавал тэр хүний регистрийн дугаарыг ч юм уу утасны дугаарыг асуугаад ямар нэгэн мэдээллийг одоо тэр хүн өгмөргүй байгаа бол аль эсвэл тэр хүн маань өөрөө орос хэлтэй байх юм бол би нэгдүгээр игнэндээ бүртгэх энэ линкийг копидод тэр хүндээ явуулчингууд тэр хүн өөрийнхөө овог нэр, регистрийн дугаар, мэйлийг хийгээд ингээд таны нэгдүгээр игнэнд тэр хүн өөрийгөө бүртгэх боломжтой байх нэ. Энэ бол зөвхөн өөрийнхөө нэгдүгээр игнэний бизнес эрхлэгчдийг бүртгэх одоо линк байгаа. За дараагийнх нь болохоор регистраци клиента гэж байгаа. Энэ ямар учиртай юм гэхээр за энэ болохоор нөгөө байнгын бизнес эрхлэж өөрийнхөө багийг бүрдүүлж одоо бизнес хийх сонирхолтой биш зөвхөн Greenway компани бүтээгдэхүүнийг өөрөөс чинь аваад хэрэглээд за тэгээд оноо цуглуулад хямдрал эдлээд яваад ах боломжтой хэрэглэгчийг бүртгэх юм линк байгаа. За тэгээ энэ дээрээ дараад дахиж доошоо ороод доошоо үргэлжлүүлээд за энэ ногоон линк дээр дарж ингээ копидо за тэгээд хэрэглэгчээр бүртгүүлэх гэж байгаа. Тэр хүн лүүгээ бас энэ линкээ явуулаад бүртгэж болно. За тэгээ маркетингийнхаа хичээл дээр энэ талаар айгүй тодорхой мэдээллийг бас давхар авч сонсороо гэж хүсэж байна. Ягаад гэвэл хэрэглэгчийн худалдан авалт хийсэн оноо болгон таны идэвхжлтийн оноо болж нэмэгдэж ордог байгаа. Одоо жишээ нь би энэ сарынхаа 50 онооны идэвхжлтийг хийгээгүй байж итэл 25 онооны бүтээгдэхүүн авж байгаа хоёр хэрэглэгчийг би багтаа бүртгэчих юм бол тэр хоёр хүний хийсэн 25 худалдан авалт нь миний 50 онооны идэвхжилт болоод энэ сардаа орчдөг. Тэгээ энэ талаар нөгөө маркетинг дээр тодорхой ярьдаг учраас сайн зөв мэдээлэл авч ойлгоорой гэсэн утгатай тэгж ярьж байгаа юм шүү. За ингээд өөрийнхөө линкийг копидж аваад тухайн хүн лүгээ явуулаад худалдан авалтын өдөр хийлгээд иж болох боломжтой байгаа. За Greenway компани сайтн дээр. За дараагийнх нь болохоор энэ бөмбөрцгөн дээр бөмбөрцөг. За энэ бөмбөрцгөн дээр ингээд арангууд за одоо ямар улс орн руу одоо жишээ нь ингээл Киргиз гэл тэгэнгүүтээ Киргизийн орос хэл дээр энэ сайтыг харьяа гэж бодох юм бол за ингээ харчиж болж байгаа. За тэгэнгүүт яах вэ? Одоо жишээ нь интернет дэлгүүр рүү ингээ яваад орё гэж бодох юм бол бүх бүтээгдэхүүнүүд Киргиз улсынхаа
үнийн дүнгээр харагдаж байгаа. Тэгэхээр одоо жишээ нь таны одоо бизнес эрхлэгч ч юм уу зүгээр хэрэглэгч чинь ч юм уу бизнес одоо жишээ нь таны бизнес хамтрагч ч юм уу бизнес эрхлэгч чинь Киргиз үндэстэн хүн байлаа гэж бодоход одоо тэр хүн шууд ингээд өөрийнхөө ID-гээр оронгуудаа хилээ сонгоод өөрийнхөө үндэсний үнийн дүн хэдэн оноотой байх нэ гэдэг тухайн бүтээгдэхүүнийг ингээ харах боломжтой болчихж байгаамаа. За ингээд баруун гар талынх нь хамгийн сүүлийн дээд хэсгийн ногоон дотор байгаа энэ одоо таны ID-г илэрхийлж байгаа. Энэ болохоор одоо жишээ нь өөрийнхөө өнөөдрийн ID-гээр ороод хаана дарсан, юу захиалсан гэх бүх түүхээ харж болно гэсэн үг. За хамгийн дээд нь Moi Office гэдэг маань болохоор одоо өөрийнхөө офис руу орж болно. За энийг өөр газараар орчих усаар дараа нь зааж өгье. За Story Zakaz гэдэг маань та өнөөдөр ID-гээр ороод юу харсан, ямар бүтээгдэхүүн захиалсан. За тэгээ дараагийнх нь хурдан захиалган дээр юу хийсэн бэ? За аль эсвэл хүний компьютер гар утсаас орсон бол өөрийнхөө ID-нээс гарыг гэж бодож байгаа бол энэ доотлын ногоон VT гэдэг дээр дараад за ингээд саяатаасаа гарчих нэ. За дээдлийн энэ хэсэгнүүдийн танилцуулга бол ийм байна. За одоо энэ хэсэг рүүгээ ороод за компани талаарх мэдээллийг бол түрүүний ID-тэй ID-г бүх хүмүүст харагддаг шиг эндээс харчиж болж байгаа. За тэгээд мэдээллүүд Moi Office. За энтэй ингээд оронгуудаа Moi Office руу оръё. За Moi Office руу орохоор их олон юм гарч ирнэ. За Moi Office руу орохоор Moi Business гэж байгаа. За энэ болохоор миний эрхэлж буй бизнестэй одоо гэрээтэй холбоотой бүх асуудлууд. За энэ зарегистрировать гэдэг дээрээ дараад би одоо шинэ гишүүнээ бүртгэнэ. За ингээд энэ дээр дараад үзье. Тэгэнгүүт энэ дээд талд нь партнер гэдэг маань 50 оноо хийгээд багаа бүрдүүлэх сонирхолтой бизнес эрхлэгч. За клиент гэд баруун гартлыг идэвхжүүлчих юм бол зүгээр манай бүтээгдэхүүнийг одоо авч хэрэглэх эко бүтээгдэхүүн сонирхож байгаа хэрэглэгч. За одоо ингээд хүний бүртгэх багаа бүрдүүлэх боломж нь энд байна. За дараагийнх нь Silka гэдэг дээр ингээд яваад оронгууд түрүүний миний дээр энэ гинжин дээр дарж ирсэнтэй адилхан за бүтээгдэхүүнийхээ линкийг явуулах юм уу, бизнес хэрэглэгчээ юм уу, зүгээр хэрэглэгчээ хүмүүдээ линк явуулах гэж байгаа мó гэдэг харагдана. За statement гэж байгаа. За энэ statement гэдэг маань одоо тухайн сарда би хэдэн оноо хийсэн бэ? Би ямар цолтой яваа вэ? За тэгээд дээрэс нь манай баг нийт хэдэн оноо хийж байна гэдэг одоо тухайн сарынхаа мэдээллийг харах боломжтой. За тэгээд тухайн сарынхаа бүх мэдээллүүдийг харахаас гадна за одоо ингээ баруун гар талд энд дараад за 2020, 21, 22 гэдэг одоо ерөнхийдөө гэрээний компанид эзэлснээс хойш одоо ямар саруудад ямар амжилт гаргаж ирсэн байна, хэдэн оноо хийжсэн байна, багаараа, ганцаараа гэд энэ бүх зүйлийг одоо ингээ хараа явчих болох нэ. За тэгээ энэ дээр одоо жишээ нь ингээ харах юм бол хувийн онооноосоо 6 үеийн цалин авсан байна. Багийн онооноосоо 621 ч гэдэг юм уу те. За ингээд нөгөө нэг 10 гишүүн 1-р игнэндээ бүртгэх гэдэг ингээ эхний сардаа 10 хүнээ бүртгэсэн байна гэдэг ингээд ногоорцсон байна гэдэг нь болцлоо биелүүлсэн байна гэсэн үг. За хамгийн доороо энэ бонус loyalty гэдэг маань өөрийнхөө онооноос авж байгаа урамшууллыг хэлж байгаа юм шүү. За ингээ баруун гар талд нь болохоор одоо нийт тухайн сарын цалин дараагийнх нь болохоор нийт 2022 онд авсан цалин. За хамгийн доотлих нь болохоор Greenway компанид орсноосоо хойш авсан нийт цалинг харуулж байгаа ийм 3 хүснэгт байгаа. Энэ үнийн дүнгууд нь одоохондоо над дээр бол жишээ нь харагдаад ингээ өөрчлөгдөхгүй байгаад байгаа сар болгон дээр. Энэ яагаад гэвэл сая манай Монгол дээр сайтыг бүх зүйлийг төвөргөж шилжүүлсэн учраас бүх одоо үнийн дүнгуудыг одоо 22 оны нийт үнийн дүн ч юм уу Greenway-д орсноос авсан нийт үнийн дүнг одоо ингээд төгрөгөөр харах боломжгүй ингээд гацаацсан байгаамаа. Тэгээ энэ бол явандаа ажилд орчих واخа. Тэгэхээр та нар бол явандаа ингээд тухайн сарынхаа цалин Greenway-д орсноос хойш хэдэн саяын цалин авсан бэ гэдгийг ингээд
хараад яваад байх боломжтой. Одоо ингээд сараа сонгол хараад байна. Одоо ингээд баруун тал нүүжлэхдэггүй байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө сая сайт шинжлэгдэж төгрөг болсноос үүдэлтэй байгаамаа. Ингээд хараад яваад байна гэсэн үг. За, statement-ийн хувьд бол ийм. За, дараа нь болохоор Maya команда гэж байгаа. За, энэ маань ямар учиртай юм бэ гэхээр Greenway компанид өөрөө бүртгэж орсноос хойш одоо нийт хэдэн хүнтэй багтай вэ? Хэн нь идэвхтэй байна? Хэн нь ямар оноо хийсэн байна? За, нийт багийн оноо одоо сар дуусахад нэг баг маань 750 оноотой S1 баг гарч ирэх гэж байгаа бол 750-д хэдэн оноо дутуу байна ч гэдэг юм одоо тэрийг нь энэ фильтр буюу энэ дээрээ ингээд тавьчих болдог. За, одоо энэ дээрээс S1 цолтой гэж тавьж агаад за ингээ энэ дээрээ шинэ хүмүүс гээд за ингээд тэгчингүүд одоо жишээ нь S1 цолтой өөрийгөө идэвхжүүлсэн хүн хэн байна гэж харангууд одоо ингээд доор нь чагсаалт нь гараад ирдгээ. За ингээ баруун гар талд энд болохоор миний өөрийн ID нэр байна. За доод талд нь болохоор миний дээдлийн спонсорын нэр ID ингээ байж байна. За тэгээд энд бас нэг юм байгаа нь одоо жишээ нь би өөрийнхөө багийн дурын гишүүн лөө одоо WhatsApp руу захидал бичих ч юм уу утсаар ярих юм боломж байдаг. За тэгээд шаардлагатай хам бол шууд энэ дээр дараад утасны дугаар юм уу WhatsApp руу одоо тэгэхээр энэ WhatsApp руу орохын тулд одоо гар утсан дээр чинь бол WhatsApp байдаг болвол шууд холбогдчихно гэсэн үг. Хэрвээ байхгүй бол одоо миний жишээ нь би энэ сургалтыг одоо компьютер дээр хийж байгаа учраас миний компьютер дээр WhatsApp утсаар ярих боломж байхгүй учраас шууд энэ програмыг компьютер бол автоматар татаа суулгаад эхэлж байгаа байхгүй юу? За та нар бол гар утаснаас орох юм бол WhatsApp-тай бол шууд тухайн хүнтэйгээ холбогдоод нөгөө хүнээ хайгаад олох боломжтой. За тэгээд тухайн хүнийхээ одоо энэ чинь ингээд дандаа миний нэгдүгээр игнэ харагдаж байгаа шүү дээ. Энэ 100 гар талын нэг гэсэн хүн болвол дандаа миний нэгдүгээр игнэ. За энэ ингээд зөвлөд ногооролцсон байгаа нь болохоор багтай хүмүүс гэж ойлгож болно. За ингээд багтай хүмүүсээ харангуйтаа би одоо жишээ нэгдүгээр игнэний энэ гишүүнээ одоо энэ ID-г нь харж гин багийнх нь нийт оноог харж гин. Одоо ингээд энэ хүний хувьд бол өнөөдрийн байдлаар багийнх нь оноо 955.1 тэгсэн ирнэ энэ 0 гэдэг маань өөрийнхөө идэвхжлтийн 50 оноо хийгээгүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүн сар дуусахаас өмнө идэвхжлтээ хийх ёстой. Яагаад тэгэхээр 750 оноотой S1 баг болцсон байгаа байхгүй энэ хүн. Тэгэхээр энэ хүн S1 гэдэг цол авахын тулд өөрийгөө заавал одоо идэвхжүүлсэн байх ёстой. За ингээд би хүмүүсээ хараад нийт одоо өөрийнхөө идэвхжлт нь хэдэн оноо байна. Зарим хүмүүс 200, 500 ч хийдэг, 50 оноогоо ч хийждэг. За тэгээ баг нь хэдэн оноотой байна. Ямар цолтой болох гэж байна гэдгийг ингээс харын сүүл болоход бүгдийг хараад хянаад яваад байх боломжтой байдаг. За дараагийнх нь болохоор энэ My Client буюу миний хэрэглэгч одоо өөртөө баг бүрдүүлэх одоо сонирхолгүй зөвхөн худалдан авалт хийгээд авах сонирхолтой манай бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх сонирхолтой ийм хүмүүсийн бүртгэл байгаа. За одоо энэ сарын хувьд болохоор миний хэрэглэгч нар өөр дээрээ ямар ч одоо юу хийгээгүй, оноо хийгээгүй буюу энэ сард одоо худалдан авалт хийгээгүй байна гэсэн үг. Энэ дээр бол ингэж гарч ирж байгаа. За хамгийн доотлын аналитик. За энэ хэсэгт юу байдаг вэ гэхээр ерөнхийдөө өнөөдрийн байдлаар танай баг хэдэн төгрөгийн өсөлттэй борлуулалт хийсэн байна. За шинэ багийн гишүүдийн өсөлт хэр байна гэдгийг одоо ерөнхийдөө нэгсэндээ статистик судалгааг эндээс харж болно. За одоо энд гээл тэгэхэд жишээ нь түрүү сартай харьцуулах юм бол багийн оноо чинь одоо 40 оноогоор буюу 319%-аар бага байна. За шинэ 6 хүн бүртгүүлсэн байна. Тэрний нэг нь одоо өөрийнхөө идэвхжлтийг хийсэн байх шүү гэд одоо ингээд энэ судалгаа руугаа ороод харчих юм бол би шууд дараа нь түрүүний нөгөө багийнхаа фильтр буюу
одоо хэн шинээр бүртгүүлсэн байна гэдгийг харж агаад тэр 6 хүний хэн нь өөрийгөө идэвхжүүлсэн байна. Одоо нөгөө 5 хүнээ идэвхжүүлэх ёстой юм байна ч гэдэг юм уу. Одоо ингээд хийх ажлынхаа дүн шинжилгээг гаргаа явах нь шүү дээ. За ингээд түрүүчийн сард 1-р игнэнд чинь 3 хүн шинээр илссэн байсан байна. За тэгээд энэ доошогоо яваад одоо өдөр тутмын багийн чинь өсөлт одоо хэр өсөлттэй байна. Одоо ингээд 6 сарын 7-ноос 22-ны хооронд те ямар өсөлтүүд гарсан байна. За тэгээд доошогоо явангууд багийн нийт одоо бүтэц гээл тэгэнгүүт хинхэн 50 оноо хийсэн, 200 оноо хийсэн юм уу, бүртгэл нь их байсан юм уу. За ингээд удахгүй энэ бүхэн монгол хэл дээр харагддаг болоод ирэнгүүт бүр амар болноо. За абзуур гэдэг маань юм байсан. За структура гэдэг ингээд яваад оронгууд. За ер нь энэ саяын аналитик дээр дарангууд одоо энэ бид нар ингээд аналитик дээр дараад орсон шүү дээ. Тэгэнгүүт шинээр ийм цонх нэгддэг байгаа шүү. За тэгээд энэ дээр ороод харангуудаа за хамгийн доошоо гүнлүүгээ хин хэдгээр игнэнд ямар багийн оноо хийгээд байгаа юм бэ? Одоо манай багийнхнаас хэн хамгийн идэвхтэй ажиллаж байна гэд ингээ хараад яваад иж болно. За Deriva гэдэг маань одоо энэ надаас салаалж байгаа мод одоо нэгсэндээ гэрээний тий. За хэдэн хувь багийн оноогоор төрүүлж явж гин. За одоо би баг дотор уралдаан зарлах юм бол шууд энэ лүг орол харчин. Тэгээл шууд одоо өнөөдрийн байдлаар гээл тэгэхэд 1679 оноотой Цолмон гэдэг хүн одоо багийн оноогоор тэргүүлж яваа юм байна. За одоо би багийн оноогоор тэдэн хувиас дээш гарсан хүнд тийм бэлэг өгнөөч гэдэг юм ингээд ийм уралдаан зарласан байгаа бол шууд энэ лүгээ ороод харчих нэ Deriva гэдэг рүүгээ. Энэ бол айгаа айтаахан юм байгаа даа. За саяын ассистентээр дарангууд дахиад шинэ цонх нэгдэж шүү энд. За тэгээ энд ингээ оронгуудаа хувийн оноогоор одоо хэдэн оноо хийж яваа вэ? 25 оноо хийж байгаа. 25 оноо хийсэн бүх гишүүдээ ингээ харчиж болно. 50 оноо хийснийгээ харж болно. За 200 оноо хийсэн 20% одоо бэлэг авах боломж нь бүрдсэн маркетингаараа тийм хүмүүсээ ингээ хараа явчих болох нэ. За энэ одоо мой бизнес доторх аналитик буюу статистик судалгаа нэг иймэрхүү. За дараагийн мой бизнесийг бол ойлгоцсон тий. За дараагийнх нь болохоор система работы. За энэ дээр юу гэдэг вэ гэхээр хамгийн түрүүнд маркетинг план буюу бидний маркетинг байгаа. За энийг бол одоо орос хэлтэй хүн бол ингээ баруун гар талынхаа маркетинг план, green priority буюу одоо бидний бизнес эрхлэх, борлуулалт хийхэд ямар ашиг тустай вэ гэд мэдээллүүдийг бол бүгдийг орос хэлээр харчиж болно. За удахгүй энэ сайтн дээр байгаа бүх мэдээллүүд одоо юун дээр монгол хэл дээр гараад ирэх учраас сүүлд нь бол ингээд дараад орчиж болно. За энд болохоор юуны бизнес эрхлэгчид зориулсан танилцуулга байна. За энд болохоор тодорхой программын талаарх мэдээллүүд. За энэ болохоор хэрэглэгчид зориулсан одоо хэрэглэгч худалдан авалт хийх юм бол ямар боломж байгаа вэ гэсэн иймэрхүү мэдээллүүдийг энд оруулсан байгаа. За энэ стандарти правила гэдэг. За энэ болохоор Greenway компани одоо хувьд хэрэглэгчтэйч тэр бизнес эрхлэгчтэйч тэр хоорондын харьцаа буюу нэгсэндөө би Greenway компани гишүүн болвол юу хийж болох, юу хийж болохгүй бэ? Одоо гэдэг бит хоёрын хоорондох харьцааг одоо энд харуулсан ийм хэсэг байгаа. За система работы стандарт болцсон. За дараагийнх нь болохоор Мои финансы буюу одоо Greenway компанид бүртгүүлээд өөрийгөө идэвхжүүлэлт хийснээс хойш одоо би хаанаас ямар мөнгө авч миний дансанд орж байгаа вэ? Би тэр мөнгөө яах ёстой вэ гэсэн мэдээллийг энд оруулж өгсөн байгаа. За энэ Мои финансын дотор байгаа хамгийн ихний защита счетов гэдэг ингээ байж байгаа. Энэ нь болохоор одоо жишээ нь би одоо хин нэгэн хүнд ID-гээ өгсөн байж байгаа ч юм уу хин нэгний компьютер ноутбукн дээр ингээд ID-гаа нээсэн байх юм бол миний цалин янз бүрийн эрсдэлд орохоос урьдчилан сэргийлээд одоо энэ давхар
ямар нэгэн мөнгөнгүүлгээ хийх, ID руугаа орохдоо байнга ингээд кодоор давхар ордог ийм системийг энэ дээр дарж суулгаад өөрийнхөө нэгсэндээ данс тооцоог хамгаалах ийм боломжийг энэ дээр гаргаж өгсөн байгаа. За энэ Maisha гэж. За энэ рүү яваад оронгууд өнөөдөр миний дансанд хэдэн төгрөг байна? Одоо энд ингээд харангууд 10 сая төгрөг байна гэдэг чинь энийг би өнөөдөр 10 сая төгрөгөөр цалин болгож авч болно гэсэн үг. За тэгээд дээрэс нь би өөр хин нэгнээс одоо цалин төгрөгөөр нь аваад оронд нь бараа өгөх ч юм одоо миний ойрхон одоо хамтраас бизнес хийж байгаа ч юм уу манай багийн нэг гишүүн агуулах явах боломж алга би танд одоо төгрөгөөр нь шилжүүлчихье та надад нэг бараа одоо танаа хажууд байгаа нэг хүнд оруулаад өгчөөч гэдэг юм уу тийм нэг иймэрхүү яаралтай хэрэг гарсан тохиолдолд бид нар биеийн лүгээ ийм төгрөгөөр шилжүүлээд за тэгээд биеийнхээ бараа худалдаж авах ийм боломж бас байгаа. Тэгэхээр одоо жишээ нь би одоо өөрийнхөө дансанд мөнгө авах гэж байгаа бол агуулгах руу мөнгө шилжүүлээд за тэгээд өөрийнхөө дансыг өгөөд банкныхаа картанд төгрөгөөр шилжүүлээд авчиж болно гэсэн үг. За дараагийнх нь болохоор Мои заказы буюу миний захиалга. За энэ быстрый заказ гэдэг маань болохоор энэ дээр дарж агаад маш яаралтай хайж байгаа бараагаа олж аавна гэсэн үг. Одоо жишээ нь шин ямар нэгэн бараа өнөөдөр худалдаанд гарчлаа 10 хүн ширхэг ирсэн байна агуулгах дээр гэл тэх юм бол кодыг мэдж байгаа бол гэс кодыг бичээл за тэгээд шууд тоогоо бичээд ингээд захиалгаа оруулаад явах нэ. Быстрый заказ гэдэг нь. За дараагийнх нь болохоор Мои заказы гэж байгаа. За энэ Мои заказы ямар учиртай юм бэ гэхээр би хэдэн сарын хэдэнд одоо энэ хэдэн төгрөгийн худалдан авалт хийсэн бэ? Одоо жишээ нь өөрийгөө нэгсэндээ идэвхжүүлсэн бэ? Одоо идэвхжүүлсэн бараагаа хүнд зараад дууссан бол дахиж хэдэн сарын хэдэнд бараа авсан бэ? За тэр бараа маань үнэн төлөгдөөд баталгаажч юу гэдгийг одоо харах нь. Одоо жишээ нь энэ дээр ингээ харахаар 22-ны 6 сарын 13-нд 82 мянган төгрөгийн бараа би одоо жишээ нь өөрийнхөө ID дээр худалдаж авсан байгаа байхгүй. Тэгээ энэ болохоор би мөнгө төлөөд идэвхжсэн баталгаатай гэсэн үг. Дараагийнх нь болохоор байгаа нь 6 сарын 9-нд бараа авах гэж хагаад болцсон бололтой. Зүгээр бараагаа цуглуулж хагаад мөнгөний төлөөг ингээ орхицсан юм бараа байгаа байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө захиалгыг хэдэн сарын хэдэнд ямар захиалганууд хийсэн бэ? Хэдэн төгрөгийн үнэтэй болсон байна гэдгийг ингээд хараа явчих болно. За энэ Мои заказ юм. За промо дараагийнх нь. За энэ промо ямар учиртай вэ гэхээр за ингээд промо Green Start гэж юу юм бэ гэдээ яваад оронгууд за өөрийнхөө хувийн идэвхжүүлтийг хийгээд нэгдүгээр игнэндээ нэг хүн илсүүлээд тухайн хүн маань өөрийнхөө идэвхжлийн 50 оног хийсэн байх юм бол надад 78 үеэ цалин орох нэ. За одоо ингээд нөгөө нэг маркетингтэй холбоотой нарийн юмнууд энд орж ирж байгаа. Гэхдээ яг юу хийвэл юу компаниас өгж байгаа юм бэ гэдгийг ингээд тодорхой заагаад өгсөн. За одоо ингээд нэгдүгээр вариант нь юу байх вэ гэхээр өөрийнхөө 50 онооны идэвхжлтийг хийгээд 3 сар дараалаад нэгдүгээр игнэндээ нэг хүн бүртгээд тэр хүн маань 50 оноогоо хийгээд явах юм бол би Green Start урамшууллыг энэ хараа бонус начислая хайцаа гэдэг маань компаниас зарласан уралдааны одоо компаниас зарласан маркетингийнхаа дагуу урамшууллаа аавна. За ингээд хоёр дахь вариант нь ямар вэ гэхээр эхний нэг сарда өөрийнх нь 50 онооны идэвхжлтийг хийчээд хоёр дахь сарда шинэ хүн нэгдүгээр игнэндээ бүртгээгүй дараа нь 2 сар дараалал бүртгэсэн бол энийг идэвхтэй байсан урамшууллаа авна гэж тооцноо. За 3 дахь вариант нь одоо жишээ нь нэгдүгээр игнэндээ нэг өөрийнхөө идэвхжлтийг хийчээд нэгдүгээр игнэндээ нэг шинэ гишүүн бүртгэжээд 50 оноогийн хийлгчээд 2 дахь сардаа би өөрийнхөө идэвхжлтийг 20 оноогоор хийчихжээ 50 биш. Тэгхийн бол за Green Start урамшууллыг авахгүй гэд. Одоо ингээд бидний нөгөө спонсорудаас асуудаг шүү дээ. Одоо би тэгвэл яах вэ? Одоо би дараа сард нь мартсан бол яах вэ? Дараа сар хөдөө яваад чадаагүй бол яах вэ? Дараа сар нөгөө хүн маань ороогүй бол яах вэ гэдэг ингээд нөгөө спонсороос асуугаад идэг Green Start-тай холбоотой бүх асуултанд чинь хариулт нь одоо нэгсэндээ энэ дээр ингээд байж идэг юм аа. За дараагийнх нь болохоор за энэ болохоор
бас Greenway компаниас зарласан өөрийнхөө хувийн оноон дээр сар болгон 500 оноо бүтэн 1 жил тасралтгүй хийгээд хамгийн сайн борлуулагч уралдаанд хамрагдаарай гэд ингээд одоо сүүлийн үед яагаад нөгөө Greenway компани маш өсөлттэй, дээрэс нь баг ерөөсөө ингэж унахгүй нэгэн жигд яваад байгаа энэ нэг амжилтных нь бас нэг нууц нь болохоор Greenway компаниас зарласан энэ уралдаан байгаа. За тэгээд бүтэн 1 жилийн турш сар болгон өөрийнхөө ID дээр 500 онооны идэвхжлтийг хийгээд явах юм бол за 2023 онд болох Greenway компани 6 жилийн ойгоор за хамгийн сайн борлуулагч гэсэн одоо шагналд урамшууллыг авнаа гэсэн ийм уралдаан зарласан байна. За ингээд дараа нь болохоор энэ жишээ нь Premier Booster Start 2022 гэж байгаа байхгүй юу. За одоо энэ дээр болохоор бас нөгөө бидний маркетинг дээр бас тодорхой орж ирдэг. Жишээ нь одоо хурдан гарааны урамшуул буюу лидер болчих юм бол 1000 үеийг авнаа. За ингээд нөгөө нэг хурдан гарааны урамшуул дээр ямар цолно, ямар үнийн дүнтэй хэдэн үеийг өгж байгаа вэ гэдэг энэ мэдээллүүд бас байгаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө нэг спонсорудаас айгүй асуудаг шүү дээ, тий. Одоо би ингээд лидер болцсон, лидерээ хаацсан байж байгаа. Дахиад лидер болоод унвал яах вэ, маах вэ гэдэргээд тэгсэн бол яах вэ гэж асуудаг. Тэр асуултнууд нь чинь хариулт нь бүгдээрээ энд ингээд тодорхой байгаа. За дараагийнх нь болохоор автопрограмма гэдээ байгаа. За энэ болохоор бас нөгөө маркетингийнхаа дагуу мастер цолноос дээш одоо машин бэлгэнд буюу одоо эхний мастер цолноос дээш гранд мастер хүртэлх бүх цолондоо 36 сарын турш компаниар лизингээ төлүүлээд өөрийнхөө нэр дээр автомашины урамшуулалт ингээ хамрагдаад яваад иж болно. Одоо ингээ доошоо ингээ маркетингаараа бас харахаар мастер нэг байх юм бол одоо C180, GL 250 ч юм уу, E200 ч юм уу тий ийм машинуудыг ингээ сонголтоор авч болно. За мастер 2, мастер 3 цолтой юм бол машиных нь одоо модель нь өөрчлөгдсөн байна. Гранд мастер бас дээш болох юм бол энэ чинь компани шууд нөгөө бэлгэнд өгдөг байгаа шүү өөрийнх нь нэр дээр. За тэгээ гранд мастер 2, 3 гэдэг. За ингээ автомашинтай холбоотой урамшууллууд байна. За дараагийнх нь болохоор орон сууцны урамшуул. Одоо Greenway компаниас мастер 2-оос дээш цолтой байвал бас яг машинтайгаа адилхан компаниар зээлээ төлүүлээд байр орон сууцны зээлэнд хамрагдаж болно. Тэгээд энд ингээд Greenway-гийн орон сууцны урамшуулалт хамрагдах гэж байгаа бол энэ дээр дараад мэдээллийг авна уу. За тэг Greenway компани зүгээс хамгийн анх одоо байр авж байгаа авах хүсэлтэй орон сууцны хүмүүсэндээ 500,000-аас 1 сая рублийн урьдчилгааг бол компаниас өгдөг юм байна. За тэгээ сар сарынхын төлөлтийг цолноос унахгүй бол компани өөрийн данд нь мөнгөнд хийгээд явах нэ. За энэ болохоор Grand Paradise 2022 гэдэг. Энэ болохоор нөгөө Grand Master цолноос дээш цолтой бүх хүмүүс ерөнхийдөө бол жилд 3-аас 4 удаа компани зардлаар үнэгүй аялж байгаа. Тэгээд 21, 22 гэдэг одоо ингээд оноын сартай нь одоо нэг бол цолоо нээсэн байх хэвээр Grand Master цолоо, нэг бол тэдэн оны тэдэн сард Grand Master цолоо хаасан байх хэвээр. Тэхийн бол энэ одоо аяллаа үнэгүй аялалд хамрагдаад ингэж явна гэдээ одоо ингээд бүх мэдээллүүдийг бас энэ дээр тавьсан байгаа. За эднэр маань бас удахгүй монгол хэлээр гараад ирнэ. Тэгэхээр та нар энд ороод хэрвээ яг зүгээр заавал монгол хэлээр гэж хүлээхгүй байгаа бол ингэж ороод бүгдийг ингэж сайхан копидж авч агаад тэгээд орос хэлтэй орчуулган дээр монгол дээр орчуулад бол өөрөөсөө авчиж болно шүү дээ. За ингээд дараа нь болохоор бас 2022 онд одоо ингээд Абу Дабур аялах. За энэ нөгөө нэг хурдан идэвхжил. За энэ нөгөө марафон компаниас зарлагдсан. За яаж одоо өсөлтийг маш богино хугацаанд авах уу? За ингээд олон улсад багаа хөгжүүлэх гэдэг ийм бас уралдааны Greenway компаниас зарласан байгаа. За ингээд промо руу ороод нийт одоо Greenway компаниас
ямар уралдаан зарласан байна, маркетингийн ямар давуу тал байна гэдгийг за бүгдээр ингээ эндээс ингээ ороод харчиж болно. За дараагийнх нь болохоор рейтинг. За энэ ямар учиртай вэ гэхээр Greenway компани зөвлөх гэж хүмүүс байдаг. Энэ зөвлөхийн хүмүүс нь хаанаас ямар зөвлөхүүд байдаг вэ гэхээр одоо Grand Master-аас дээш цолтой хүмүүс байгаа. За тэгээд яг манай одоо хамгийн дээдлийн спонсор бол бас Greenway компани ерөнхийлөгчийн зөвлөх байгаа. За тэгээд за энэ нэг рейтинг гэдэг маань одоо нэгсэндээ юу ахгүй монголоор орчуулах юм бол хүмүүсийн одоо аль шатлалд явж байна гэдгийг харах боломжтой. Тэгээ Grand Master-аас дээш цолтой ерөнхийлөгчийн зөвлөх хийдэг манай Greenway-гийн том цолтонгуудыг харж болно. За ингээ харахаараа ерөнхийлөгчийн зөвлөх за манай Greenway компани ерөнхийлөгчийн зөвлөхөөр ямар цолтой, ямар хүмүүс ажилтгийг гэдгийг бол одоо ингээд эндээс харчиж болох нэ. Энэ болвол манай багийн хамгийн том спонсор манай Greenway компани ерөнхийлөгчтэй 20 гаруй жил хамтран бизнес хийж байгаа ийм хүн байгаа. За дараагийнх нь болохоор топ 100 одоо Greenway-гийн топ 100 гишүүн. За энэ 5 сарын судалгаа байна л да. Тэгээ энэ дээрээ одоо жишээ нь Казанцева Наталья гэдэг хүн Оросын албаны улсын иргэн байна. За тэгээд 28 шинэ гишүүн нэгдүгээр игнэндээ бүртгэсэн. За энэ тоог болохоор тухайн хүмүүс нь зөвхөн бүртгэсэн биш буюу төвчлөлтөө хийсэн хүмүүсийн тоогоор нь ингэж авдаг баа. За тэгээд ингээд улс орноор нь одоо энэ дараагийнх нь Казахстан, Орос, Груз, Азербайджан гэх энэ харж байна. За энэ дээр болохоор 5 сарын статистик судалгаагаар бүртгүүлснээс хойш 3 сарын дотор лидер болсон хүмүүсийг бас ингээд нэрсийн жагсаалттай аль улсынхын гээд ингээ гаргаад ирсэн байгаа. Одоо хамгийн түрүүнд байгаа Марина гэдэг хүн болохоор шууд лидер 2 маш богино хугацаанд Оросын албаны улсын иргэн байна, Краснодар. За энд ийм байгаа. Дараагийнх нь болохоор мастер цол. Мастер цолыг чинь бүртгүүлснээс хойш 6 сар дотор хаасан байх ёстой. Тэгэхээр энэ хараа мастер цолыг энэ Андрей гэдэг хүн Болгарын иргэн юм байна. София гэдэг хотод байдаг. За ингээд 5 сарын статистик судалгаанууд. За бест селлер буюу хамгийн сайн борлуулагч дээр судалгаа харъя одоо жишээ нь. За ингээд Алена гэдэг хүн байна. Магадан гэдэг. За энэ хүн болохоор 34,000 PV оноо хийсэн байна гэ. За ингээ ерөнхийдөө өөрийнхөө хийсэн оноонуудыг энэ статистик судалгаан дээрээс хараа яваад. Тэгэхээр одоо нэгсэндээ ингээд ийм олон хүн хамгийн сайн борлуулагч буюу одоо 2023 оны 6 жилийн ойгоор одоо тайзан дээр гарч бэлэг авах болцлоо ингээ хангаад эхэлсэн байна гэсэн үг ерөнхийдөө. За дараагийнх нь болохоор промо. Энэ промо дээр болохоор нөгөө түрүүний яригдчихсэн Greenway-гийн одоо нэг бүх болцлууд, уралдаанууд, одоо аялал жуулчлал яаж одоо нөгөө юунд хамрагдах уу, аялалд хамрагдах уу, яаж автомашины нөгөө урамшуулалтаа хамрагдах уу, яаж орон сууцны урамшуулалт хамрагдах вэ гэсэн энэ бүх зүйлүүд ингээд давхардаад ороод ирсэн байна. За элементы системийн Greenway гэж байна. За энэ Pulse гэдэг дээр нь ингээд дараад оронгууд. За энийг болохоор ингээд Pulse гэдэг аппликейшнийг татаад гар утсан дээрээ суулгачдаг юм. За энэ гар утсан дээр нь юу байх вэ гэхээр одоо манай багийн хамгийн том спонсор багтаа зарласан уралдаан бүх мэдээллүүдийг оруулангууд над дээр ингээд юу ирж идэг мэдээлэл яг ингээд мессеж ирж байгаа юм шиг дуурайад тэгээ ингээд дараад оронгууд сонголт нь танай том спонсор чинь ийм оруулсан байна, сургалт оруулсан байна, урамшуулалт оруулсан байна баг дотроо.
Хэрвээ компаниас зохион байгуулж байгаа юм байх юм бол Greenway компани тэдэн сарын тэднээс эхлээд ийм одоо зохион байгуулж байгаа юм байна шүү гэсэн ийм мэдээллүүдийг маш богино хугацаанд гар дээр авах боломжтой. За тэгээд гар утсан дээр суулгах гэж байгаа бол энэ QR кодыг уншуулад зүүн талынх нь болохоор Apple-т зориулсан юм байна. Баруун талынх нь болохоор Android-д. За нэг ийм. За дараагийнх нь MTS бизнес гэж. За энэ болохоор биднэрт бол хамаагүй баха. Ягаад гэвэл энэ нөгөө Greenway компани Оросын холбооны дотроо MTS гэсэн одоо манайхаар Unitel, Mobicom гэсэн үг л дээ. Миний гар утасны операторууд шиг MTS гэдэг операторыг сонгоод энэ MTS-ийг хэрэглэдэг Greenway-гийн хэрэглэгчид хоорондоо үнэгүй ярих ч юм уу, хямдралтай ярих, интернетийг одоо арай илүү ашиглах ч гэдэг юм уу, ийм боломжуудыг манай Greenway хангаж өгсөн байгаа. Тэгээд удахгүй манай Монголд ч гэсэн Unitel ч юм уу, Mobicom ч юм уу одоо ямар нэгэн өөрийн телефоны газартай хамтарч ажиллаад бас яг ийм үйлчлэгийг удахгүй авдаг болно гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ бол цаанаас нь компаниас зохион байгуулалтаа явуулж байгаа үйл ажиллагаа бүх улс оронд адилхан байх ёстой. Зүгээр тухайн улсынхаа зах зээл дээр зориулсан компаниудтай хамтарч ажилладгаараа л ерөнхийдөө ялгаатай байна гэсэн үг. Гишүүн болоод өөрийн гэсэн ID-тэй нууц үгтэй болцсон бол сайт руугаа ороод ингээд бүх мэдээллүүдээ энэ тэндэн дараад хараад танилцаад за тэгээд сайт монгол хэл дээр болтол нь одоо өөрийнхөө орчуулад Google-д орчуулад яваад иж болох нь. За ингээд тодорхой ямар нэгэн барааны кодыг мэдэхгүй байгаа бол за интернет магазин буюу энэ интернет дэлгүүрлүүгээ ороод за ингээд новинки гэдэг маань шинээр гарсан бүтээгдэхүүнүүдийн жагсаалт, код за тэгээ оноо үн нэтер харагдаж байгаа. За энэ ингээд акци гэхээр компаниас зарласан уралдаан одоо энд гээл жишээ нь харахад 100 гартлын буланд 31% гэсэн байгаа. Энэ болохоор тухайн бүтээгдэхүүн хямдрал зарласан байна гэсэн үг. Adept гэдэг бүх бүтээгдэхүүн дээр хямдрал зарласан. За Fiber гэд манай Greenway-гийн салфеткнуудыг Fiber гэд нэрлэдэг болцсон байгаа. За тэгээ ингээ Fiber гэд дарангууд гэр ахуй юм уу, биенийх юм уу, автомашиных юм уу. За гэрийнх гэлтэх юм бол цэвэрлэгээнийх юм уу. За даавун юм уу, шалны мод юм уу. За гоо сайхан гэлтэхээр хуурай шампунь, ангижруулагч, за юуны косметик за ингээд бүх бүтээгдэхүүнүүдийг хооронд нь ингээд ангилсан байгаа. За тэгээ ингээ хараад за одоо жишээ нь ингээ хүүхдэд гэлтэгэнгүүт яваад оронгууд шампунь ч гэх юм уу те. За шампунь гэхэд нэг төрлийн шампунь байна. За хүүхдийн биений сүү, усан даруулна, шүдний оо. За ингээд за ерөнхийдөө ингээ бүх бүтээгдэхүүнүүдээ харчиж болно. За энд нэг ийм зүйл байгаа. Нейромедитаци гэдэг. За манай багийнхан дотор орос хэлтэй хүн байх юм бол одоо яаж одоо нойргуудлыг эмчлэх вэ? За маш их сэтгэл төвшдөг бол одоо энэ 450 рублээр худалдаж аваад энэ маань нэг 30 хоног илүү идэвхтэй байдаг. 3 сар ч илүү. За ингээд орос хэл дээр яаж одоо энэ өөрийнхөө хүслийг биелүүлэх үү? Тэргээд ийм одоо бясалгалын харагт сурах ийм боломжууд байна. За одоо ингээ брэнд игээд дараад оронгууд одоо манай Greenway компани брендийн нэрнүүд одоо Green Fiber гэдэг манай альчуурнууд байна. Одоо хуучин Aqua Magic, одоо шалны мод, Biotrim гэдэг манай бүх одоо брэндүүдийн нэрсийн жагсаалт нь ингээ байж байна. За тэгээд хамгийн сонирхолтой нь энд баруун гар тал каталог. За энэ каталогийг бид нар удахгүй монгол хэл дээр сайт гараад тэгээд төгрөгөөр энэ каталогоо бид нар монгол хэлний орчуулгад татаад авчиж болно. Одоохондоо болохоор бага хэмжээгээр буюу нэг бол стандартаар гээд ингээд 234 мегабайттай PDP-гээр каталогоо татаад тэгээ утсан дээрээ компьютер дээрээ хадгалж агаад ашиглах боломжтой. Тэгэх юм бол заавал одоо сайт руу ороод бараагаа ингээ хараад ах шаардлага байхгүй. За ингээд каталогоо татаж амжуулах юм байна.
За ерөнхийдөө бол ингээд өнөөдрийн ярьсан танилцуулга дээрх бүх мэдээллийг төр паузан дээр нь тавьж зогсоож агаад өөрөө давхар одоо компьютераасаа ч юм уу гар утсаасаа ороод сайн дарж үзээд шалгаад за бүр ингээд төөрчих юм бол сайтнасаа гараад дахиад буцаж ороод тэг ингээ сайн танилцах хэрэгтэй. За тэгээ өөр илүү дутуу нарийн маркетингтэй холбоотой бүтээгдэхүүний онцлогтой юмнуудаа асуухаар болвол за мэдээж хэрэг өөрийнхөө спонсороос ч юм уу агуулгын ажилтнаас тодорхой хэмжээний мэдээллүүдээ ингээд аваад яваад иж болно. За тэгээд анхан шатны сайтын талаарх мэдээлэл нэг иймэрхүү байлаа. За бүгдэнд амжилт хүсье. Баярлалаа, баяртай.